Улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар нэр бүхий 40 гишүүний өргөн барьсан хуулийн төсөөлд ерөнхий сайдын суудлыг өөрчилж засгийн газрын гишүүдтэйгээ хамт суудаг байхаар тусгасан байгаа л улсын хурлын дарга оруулж ирж байгаа хуулийн төсөөлд байнгын ороодын тоог цөөлж улсын хурлын ёс зүй дэгийн байнгын ороог төрийн байгуулалтын байнгын ороотой нэгтгэж хуучин байсан өргөдлийн байнгын хороог байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр төр цомхон байх гэдэг зарчимтай нийцүүлж улсын хурл манлайлал үзүүлж байнгын ороодын дарга ажлын албаны тоог цөөлж байна гэж тайлбарллаа. За ер нь бол бид нар сүүлийн үед бол нэг зүйл дээр их төвлөрөх хэрэгтэй юм. Одоо ингээд хаана бүтцийг их дангаалгаж ийн гэдэг шүүмжлэг нийгэм өртөж байгаа шүү дээ. Би энэ дээр бас санал нэг байгаа. Одоо парламент өөрөө эндээс манлайлал үзүүлэх хэрэгтэй. Парламент. Өнөөдөр их хурлын дэргэдэх байгууллагууд Монгол банкны одоо 700-600-аар ажилтнтай 250-60 ажилтнтай үйл ажиллагаа явуулаад болдгоо байсан бол өнөөдөр аудитын ерөнхий газар 20 одоо дарах 40 дарахтай ч гэнэ одоо гих мэтлэн ийм дангаас нь чиг үүрэг давхцсан юм бүтцүүдийг бид нар бууруулахын тулд ажиллаж байгаа. Ингээм бол парламент ч гэсэн өөрөө бид нар бас дангар бүтцээсээ бас тодорхой төвшөнд чиг үүргийг нэгтгэхэд ингээд нэгтгэх юм боломжийг байгаа гэж харж байгаа. Дээр нь байнгын ороодуудын хуулиар олгогдсон чиг үүрэг нь хуулиар олгогдсон эрх мэдлийн юм төвшин адилхан боловч гишүүдийн дотоодын одоо хуваарилтын асуудал нь өөрөө янз янз байгаа. Тэгтээ жишээлбэл одоо эдийн засгийн байнгын орооч гэдэг юм уу төрийн байгуулалтын байнгын ороо, хууль зүйн банк бодлогын байнгын ороо дээр бол 25 гишүүнтэй байж идэл цахим одоо байнгын ороо өнгөтний 11 гишүүнтэй ч гэдэг юм уу тий. Гэх мэтлэн тэндээс гарч байгаа төрийн шийдвэрүүд нь өөрөө бид нар аль болох олуулаа хилцчихэж энэ шийдвэрүүдийг гаргаж яах нь өөрөө их зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас энэ байнгын ороодоо цөөлөд дээр нь одоо харин улсын хурлын гишүүдийн боломж нь үүдэх юм бол одоо нэг гишүүн 3 байнгын ороонд хариалцах боломжийг нь бүрдүүлж өгөх зөв болов гэдэг үүднээс парламент өөрөө энэ манлайллыг одоо үүсгэхэд явъя гэдэг юм бодлого оруулж байна.